Нийслэлийн ус угын удирдах газар жилд 200 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилтдаг. Улаанбаатар хотын хэрэглээнд жилд 220 гаруй гүний удгаас 58 сая метр куб усыг нийлүүлдэг байна. Тодорхойлбол орон сууцнд амьдарч байгаа нэг хүн өдөрт дунджаар 130 литр ус ашигладаг судалгаа бий. Харин гэр хороолд амьдарч байгаа иргэн нэг өдөрт 10 орчим литр ус ашигладаг тооцоолол гарсан байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай улсын иргэд цэнгэг усыг маш бага өртгөөр худалдан авдагч хэрэглээгээ танах хязгаарлахад анхаардаггүй байна. Жил бүр хэрэглэгчид очиж байгаа усны зардал төлбөрөөсөө 20 дахин давж алдагдал жил бүр хүлээсээр байна. Харин иргэдийн хувьд усны үнийн талаар мэдээлэл хэр байдгийг тодрууллаа. Гэр оролт бол гайгүй шүү дээ. Нийтийн байр маринд тийм багтаа. Чиг болохоор одоо нэг картаар уншуулаад авчдаг шүү дээ. Манайх нэг 5,000-аас 10,000 төгрөгөл дээр нөгөө уцсныхаа юмд хийдэг шүү дээ. Картанд хийдэг шүү дээ. Жил бүр алдагдал хүлээж иргэдийг цэвэр усаар хангадаг. Хасах зааж эдийн засгийн хувьд алдагдал хүлээснээ орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар бусад хувьсах зардлаас нөхөж өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Гэхдээ төлбөр нэмнэ гэхээс илүүтэй үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 95% нь ус ашигласны төлбөрөө төлдөггүй нь хамгийн том асуудал гэдгийг хэллээ. Бид одоо байгууллагынхаа 90% алдагдлыг бол ерөнхийдөө гэр хорооллын үйлчилгээнд дээр голлож үүрдэг. За ер нь одоо ганцхан ус гэхгүй нийтийн аж ахуйн салбарын хэмжээгээр бол энэ усны үн терапийн одоо зөрүү алдагдал гарч байгаа зардлын зөрүүнээс хамаарат бас нэлээд байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд бол алдагдал хурж одоо үйл ажиллагаа зогсох хэмжээний одоо зарим жижиг байгууллагуудын хувьд бол хүндрэлүүд бол үүссээр байгаа. Манай улсын унтны усны төлбөр бусад оронтой харьцуулахад хямдтай ордгоо. Жил бүр ус нь нэмэгдэж байгаа хэрэглээ үйлчилгээний газрын замбрааг усны хэрэглээг багасгах, дахин ашиглах чиглэлд анхаарч чадвал хасах заагаад байгаа зарлаа нөхөх бүрэн боломжтой. Усны хэрэглээний 30 орчим хувийг иргэд эзэлдэг бол 70 гаруй хувь нь зөвхөн үйлчилгээний газрууд хэрэглэж байна. Ашиг олох зорилготой компаниудаар усны үнийг нэмгээд ирэхээр нөгөө компаниуд маань усны үнийг төлөхгүй тулд борооны усыг дээврийн усаа хуримтлуулж эхэлнэ. Тэр байтугай жишээлбэл Апу компани өөрийнхөө хаягдал усыг говь компанид нийлүүлэх боломжтой. Coca-Cola компани өөрийнхөө хаягдал усыг арьс ширний цахилгаан станцад аль хэдийн нийлүүлээд эхэлсэн. Тэгэхээр энэний артал усны үнийг нэмснийхэн дараа хаягдал усны бизнес шинээр бий болох ёстой. Энийг Ус бохирдуулсан төлбөр өмнөх жилд 2 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан бол өнгөрсөн онд 7 тэрбум болж өссөн байна. Энэ нь үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газрын өсөлттэй шууд холбоотой юм а. Жил бүр хэрэглэгчдийн тоо нэмэгдэж үйлчилгээний газрууд өссөөр байгаа нь бидэнд байгаа нөөцөө ашиглах хэрэгтэйг сануулсаар байна. Дахин ашиглах үйлдвэр олноор байгуулж эдийн засгийн хэмнэлт хийхэд бодлогоо чиглүүлж анхаарахгүй бол усны үнээс үүдэлтэй алдагдал 200 тэрбумыг давж нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл бий болоод байгааг энэ удаад сурвалжиллаа.